Японд амьдарч байгаа, Японоос орлого авч байгаа хүмүүс ерөөхдөө хэцүү цаг үе ирнэ. Энэгээр дамжуулаад мэдээч Японы экспорт сайжирна л да. Гэхдээ энэ нэг сайн харагдахгүй байна. Амар ханаад хүрсэн байгаа толгой овдож байна. Гэхдээ Gels Market update хийчихье. Өчигдөр орой Nvidia тайлгаа гаргасан. Хальт давуулан биелүүлсэн. Борлуулалтын түүхэндээ хэмжээндээ хүрсэн. Жилийн эцсийн борлуулалт ерөөхдөө бас давуулан биелүүлэх магадлал маш өндөртэй. Ганц нэг муу юм USB гэх юм бол нөгөө accounts receivable өндөртэй. Нөгөө дансны авалгаа 7 тэрбумаар өссөн. Тэрийг зарим шинжээчнэр шүүмжилсэн. Гэхдээ та харж байгаа бол өчтөрөөр 186 дээр close хийсэн. Тэгээд 195 хүртэл ерөнхийдөө дэше явсан. Гэхдээ хүмүүс энийг ер нь expect хийсэн option гэх мэт чинь урьдчилан авсан бол ямар ч мөнгө хийгээгүй. Яагаад гэх юм бол бүх юм priced in. Тэгээд ингээ харах юм бол жоохон сул харагдаж байна. Тэ одоо харах хэрэгтэй байгаа. Гэхдээ энийг ойрын хугацаанд энийг давахгүй юм шиг байна. Яагаад гэх юм бол нөгөө AMD-ийн хувьцаа бас харахаар тэ одоо энэ хоёр хувьцаа хоёлоо манай багц дотор байхгүй байна. AMD бас ерөөхдөө жоохон ugly top formation-тэй энэ uptrend line-ыг ерөөхдөө удахгүй эвтэх гээд байх шиг байна. Тэгээд өмнөх хай хэдүүлээ за энэ хавтаа ингээд зурчих юм бол тий. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол AMD жишээлбэл энэ gap-ыг fill хийх магадлал маш өндөртэй харагдаж байна. За манай үндсэн хөрөнгө олтын нэг лөө орцгоё. Алт тий. Энэ wedge-аар айгуу сайхан яг энэ дагуу явж байна. Та харж байгаа юм бол тэгээд нэг юмдаа хэдүүлээ бэлэн байх хэвээр. Одоо ингээд жоохон дэше яваад ингээд тэгээ fake out болох магадaltaй. Тэгээ fake out болох магадлал маш өндөртэй. Хаа хүртэл fake out хийх магадaltaй юм бэ гэх юм бол энэ 3000 нэг бол энэ 3900 хүртэл fake out эсвэл энд бас нэг юм харагдаж байна 3700 хүртэл fake out хийгээд тэгээд хүмүүсийг wash out хийгээд одоо хүмүүсийг сул гартай итгэлгүй хүмүүсийг тий хөөгөө гаргаад тэгээд хэдүүлээ харцгаа ингээд энийг нэг хийгээд доороос нь дахиад нэг цохоод ингээд тэгээд bull market-а өргөжлүүлэх магадлал маш өндөртэй. Миний хүлээлт бол тийм RSI бас энэ хаваар ерөөхдөө ингээд доошоо буух магадлал маш өндөртэй. Тэрнээ зүгээр хэдүүлээ бэлэн байцгаа тэгээд манай багц дотор байгаа хамгийн гоё алтны хувьцаануудаа тухай одоо баг зэрэг эсвэл ихээр нэмээд авчи. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За silver дээр ер нь бол алтыг буцаага дагаад эхэлсэн. Тэ та харж байгаа юм бол бас юм wedge руу явж гин хальт харагдаж байгаа тий. Silver алтыг дагах бах. Тэгээ silver хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол тэр shake out болох юм бол тий энэ 39 хүртэл явах магадлал бол байгаа. Эсвэл тий энэ 42 43 доллар хүртэл fake out shake out тэг хэдүүлээ би хүлээж байгаа. Окей. Биткойныг харах юм бол ugly хിവэрэ царамуудаа хിവэрэ одоо ингээд buying pressure амар өндөртэй хүмүүс ерөөхдөө шоконд орцсон л явж байгаа та харж байгаа юм бол нэг биткойн жоохон дэше явах гэдэг slam тэ жоохон дэше явах гэдэг slam тэгээд биткойн авцсан байгаа хүмүүс юундаа л одоо найдах хэрэгтэй юм бэ гэх юм бол нэг жоохон sideways consolidation гэхдээ ер нь бол энэ 80,000 хэт хүртэл ингээд доошоо явах магадлал бол маш өндөртэй. Тэгээ манай BITI позиц хөөрхөн ашигтай явж байна. Тэгээд манай өөр нэг биткойн дээр хийсэн позиц юу юм бэ гэх юм бол MicroStrategy. Ер нь бол нэг жижигхэн bounce хилээд хүлээж исэн яг уржигтэр нэг жижигхэн bounce 213 хүртэл хийсэн. Гэхдээ буцаага цогцолтой pre-market дээр 190 хэд дээр явж байгаа. Тэг ингээ харах юм бол энэ MicroStrategy
хаа хүртэл унах потенциалтай юм бэ гэх юм. Эхлээд 180. Тэгээд дараагийн zone хаана байгаа юм бэ гэх юм бол энэ хаваар байна. Ugly. За тэгээд бодоод үзье. Ерөнхийдөө хэдүүлээ юу ярьжсэн бэ гэх юм бол MicroStrategy 181 хүртэл ингээд барий гэж бодсон. Магадгүй бас энэ 200 хоногийн moving average хүртэл энэ жижигхэн MicroStrategy short позиц барих хэрэгтэй ах шиг байна. Яг гэх юм бол түрүүн үзүүлсэн те нөгөө QQQ те өчтөр Nvidia жоохон дээшээ өргөж чадсан. Гэхдээ бас нэг гой харагдахгүй байна. Тэ. Дахиад нэг жоохон correction орох юм шиг харагдаж байгаа доошоо. Тэгээ SPY дээрээ бас яг адилхан бас царамуудаа харагдаж байна. Weekly chart, daily chart нь бас ер нь 50 day moving average-аас доогуур унтсан. Одоо яг тэргээ цогж гин. Миний хүлээлт миний таамаг юу буруу байж магадгүй зүгээр таамаг те. Юу юм бэ гэх юм бол энэ эднэр өргөжлүүлээд доош явах магадaltaй. За энэ Dow Jones дээр бас яг адилхан зураг харагдаж байгаа. За манай хувьцаанууд ерөөхдөө гайгүй consolidation явж байна. Ер нь бол curve mining те. Эндээ нэг trading range руу орцсон байх шиг байна. Харцгаая. Миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо дахиад нэг явна те. Тэгээд яг ийм parabolic move те. Bounce. За тэгээд хүмүүс ингээ бууж өгнө. Харцгаая нөгөө алт мөнгөний shake out болох юм бол ингээ доош явж магадгүй те. Та санаж байгаа юм бол бид нар анх ямар ханшаар орсон бэ гэх юм бол энэ $7 дээр орсон. Тэгээд энийг ингээд monthly chart хараад үзэх юм бол ер нь бол parabolic явсан. Та харж ивэл те. Parabolic бол явсан. Эндээс ерөөхдөө ишээ пуужинтсан хэдхэн сарын дотор за тэгээ жоохон correction орох бах. Тэгээд ерөөхдөө өсөлтөө өргөжүүлэх магадлал өндөртэй curve mining. За тэгээд энэ доошоо өшөө буух юм бол хэдүүлээ мэдээж нэмж аав. За манай oil service company Valaris дэшээ яваалаа. Тэгээд monthly candle харах юм бол ингээд дэшээ явж гин. Ингээл дэшээ мөлхөөл явж байгаа. Энэ дээр нэг санаа зовох юм хэрэггүй. Гэл явжлыг гişin гэрээнүүдэ зурагдж байгаа энэ далаагийн нефт газны олборлолтын тэр тоног төхөөрөмжийн төрөөсийн үн ханш ингээл өсөө явж байгаа. За дараагийн хувьцаа Matza Resource сайхан Matza Resource бол trading channel дахиад нэг confirm хийсэн. Өмнө энэ хавар confirm хийсэн. Сая дахиад энэ confirm хийчлээ эндээс bounce хийлээ. Буцаага 11 цент л хүрсэн байна. Тэгээд хэдүүлээ харцгаая. Энэ бас дахиад жоохон унах магадлал байгаа. Энэ trend line руу хүрээд очих юм бол хэдүүлээ 8 цент дээр бас нэмж авахд бэлэм байх ёстой шүү. За dollar index сонирхолтой. Хүмүүс айгүй ихээр доллар өглөө, доллар GG бла 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 ингээ ярьж ирсэн. Яг энэ uptrend line-аараа ерөөхдөө ингээ явлаа. Одоо жоохон та харж байгаа бол өнгөрсөн 3-4 хоногийн дотор ер нь бол uptrend bottom-аа ерөөхдөө олцсон байх шиг байна. Тэгээд ингээд дээшээ явах магадлал өндөртэй. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол айгүй амархан. Таад ингээд JPY USD харах юм бол USD JPY ингээд дээшээ явж байна. Зөндөө хэлжсэн энэ yen бол явна одоо та тарж байгаа бол нэлээд томоохон bottom information одоо хийцэн байна энэгээр гээд нэг юм харагдаж байгаа. За тэгээд энэ yen хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол зөндөө явна. Яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ monthly candle харах юм бол хаана байна. Энэ юу харагдаж байна гэх юм бол massive gigant basic formation энэ бол Японд амьдарч байгаа, Японоос орлого авч байгаа хүмүүс ерөөхдөө хэцүү цаг үе ирнэ. Энэгээр дамжуулаад мэдээж Японы экспорт сайжирна л та. Гэхдээ энэ нэг сайхан харагдахгүй байна. За тэгээд нөгөөх нь юу юм бэ гэх юм бол USD евро байхгүй юу? За евро USD зүйлчээ. За евро руу харах юм бол хөрхэн downtrendтэй явж байгаа. За сайн нэг хүн юу хэлсэн бэ гэх юм бол нэг basic information харагдж байгаа юм шүү өдрөөхөө евро амар хүчтэй явах. Яаж евро чангарах юм би бөөмэд чангарахгүй байх. Яагаад гэх юм бол Европоос аюул олон хүмүүс зугтаж байгаа хамгийн гол мөнгөтэй хүмүүс.
Тэгээд энд юу харагдж байна гэх юм бол ugly downtrend дотор явж байгаа. Тэгээд энэ downtrend-ийг ингээд зурлаа гэж бодоход ер нь бол яг энэ channel-ийн таацсандаа сая хүрлээ. Тэ битүүлээ EUO-ыг бас энэ үеэр авсан. Тэгээд хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ бүр 90 руу явах ер нь бол бүрэн потенциал байгаа. За тэгээд манай EUO харах юм бол бас сая Eurolt нь хэдүүлээ түүгээд авлаа. Манай бас нэг хөрөнгө оруулалтын сан дээр бас энийг ахуухан авсан. Тэгээд юу харагдж байна гэх юм бол тэ monthly chart ер нь бол дээшээ явж байна. Энд бас нэг channel зурчил та тэ. Заавалч энэ channel-ийн дагуу явах хэрэггүй, гэхдээ зүгээр явах магадлал өндөртэй. Тэгээд одоо ингээд хаашаа явах магадлалтай юм бэ гэх юм бол дээшээ явна. Тийм учраас энэ дээр нэг санаа зовх байна. За өшөө нэг манай нэг short IONQ monthly chart-ыг нэг харахгүй, daily chart сая bounce хийсэн тэ. Bounce хийлээ. Тэгээ хаа хүртэл явах магадaltaй байх юм бол $50 руу тэгээ хэдүүлээ ерөөхдөө эндээсээ жоохон буцаагаад доошо богоод эхлэх юм бол энэ хаваар хэдүүлээ шорто нэмэн тэгээд хаа хүртэл явмаар байна гэх юм бол энэ $30 хүртэл энийг явуулмаар байна. Rigetti дээр ер нь бол адилхан Rigetti recovery хийж чадах нь үгүй юу харцгаая. Амар энэ дундаа хамгийн муу тайлантай Rigetti QBT энэ хоёр компани таад харж байгаа юм бол те QBT-ийн чарт бас амар аимшигтай харагдаж байна те NAVs унлаа. Тэгээ манай бас нэг short хийсэн QBTS те inverse ETF-ээр хийсэн штэ. Бас энэ муухай харагдаж байна. Дэшээ явах нь үгүй юу хэдүүлээ харцгаая. Дэшээ явах юм бол тэгээ хэдүүлээ зүгээр short нэмэн шүү. За тэрэндээ нэг санаа зовох хэрэггүй. За тэгээд маргааш Монголд бүх нийтийн амралт гадаадд бол тийм юм байхгүй. Тэгээ маргааш миний ханаад гайг болсныхан жоохон гайг болчих юм бол тэгэл ирч хүчтэй эргээд уулзцгаая. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэгт хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.